Манай улс бүгд найрамдах хятад ард улс, Оросын холбооны улс, Вьетнам, Индийг, Таиланд, Австрали, бүгд найрамдах Солонгос улс, Япон, Америк нэгдсэн улс гэсэн 9 орноос цагаан будааг импортоор авч байна. Харин эдгээр улсуудаас цагаан будаа оруулж ирдэг болон хилээр орж ирсэн будааг савлах, хадгалах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг 43 аж ахуйн нэгж иргэний 11 нэр төрлийн цагаан будааг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаж үзжээ. Шалгалтаар хадгалах хугацаанд дууссан цагаан будааг худалдаж байсан зөрчил илэрсэн бөгөөд хуурамч будаа илрээгүй юм байна. Харин хугацаанд дууссан цагаан будааг угаахад шохоо шиг үүрч байсан байна. Өнөөдөр хадгалтын хугацаанд дууссан, чиглэгээ алдсан энэ будааг усанд хийхээр угаагахаар шохоо шиг үүрж исэн байна. Өөрөөр хэлэх юм бол энэ бол ямар нэгэн хуурамч өөр төрлийн бүтээгдэхүүнээр гарал үүсээр хийгдсэн будаа биш. Харин хатсан, хадгалтын хугацаа дууссан, хадгалах горимоо алдсан ийм будаанууд нь бол шохоо шиг үүрж байсан байна гэдэг ийм шинжилгээний дүн гарлаа. Тодорхойлбол Sakura, Aleka, Bombole, Fuji, Soft зэрэг 11 нэрийн цагаан будааг лабораториор шинжилжээ. Ингээд аг компани импортлон оруулж ирдэг Slava, булган үнс компани оруулж ирдэг Jirac будааны хугацаанд дууссан байжээ. Хугацаанд дууссан эдгээр хөрдлийн будааг Bosa, сансар худалдааны төвөд худалдааж байсан байна. Мөн импортоор оруулж ирсэн будааг савлахдаа хаяг шошгын зөрчил гаргаж савлсан он сар өдрөө үйлдвэрлэсэн он сар өдөр мэтээр бичсэн тохиолдлууд бүртгэгджээ. Юунд аж ахуйн нэгжид бид үүрэг өгсөн. Албан шаардлага өгсөн. Бид албан шаардлагынхаа бид гүйцэтгэлийн хяналтыг бид хийн. Энэ дээр хаяг шошгохлоо та нар яг орж ирсэн импортын мэдээлэл байгаа. Хилээр орж ирсэн. Тэр мэдээллийнхээ хугацааг савн дээрээ тавиа. Бид дараагийнхаа шалгалтыг хийхдээ гүйцэтгэлийг өнөө төлөвлөгөөт шалгалтыг өнөө гомдлын хоног эрэхтэй хилээр орж ирсэн тэр мэдээлсэн бичих нь гарал үүсэл байгаа шүү дээ. Тухайн орны гарал үүслээр бичсэн хугацаанд хаяг шошгон дээр байх хэрэгтэй гэдэг хэмжээ. Sakura, Slava нэрийн цагаан будааг иргэд Япон болон Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн будаа гэж ойлгодог. Тэгвэл эдгээр нэрийн будаа нь урд хөршид үйлдвэрлэгдсэн будаа юм байна. Гэхдээ будааны уутан дээр бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэв гэж бичсэн байдаг тул энэ нь хууль зөрчөөгүй үйлдэл юм байна. 300 гаруй сая төгрөгтэй байхад